Тансаг хормын ёслолын тайзан дээрх сүйд бүсгүй талын нэг ч хүн жинхэнэ хамаатан нь биш. 300 гаруй төрөл садан найз нөхд нь бүгд мөнгөөр хөслөгдсөн хүмүүс байсан бөгөөд бүр сүйд бүсгүй ч өөрөө хурамч байлаа. Үүнээс жилүү цочирдмон энэ сүйд бүсгүй хэдхэн жилийн дотор олон талаар зэрэг дайрч өөрөөр ирчүүдээс дор хаяж 100 тэрбум Вьетнам донгийг авч нэг баян нэрийг нөгөөгөр нь сольсоор байлаа. Вьетнамын нэгэн их сургуулийн профессор хэлэхдээ Вьетнамд төрөл бүрийн лувр байдаг нь үнэн. Гэхдээ ийм хэмжээ, ийм хэлбэрийн лувр урд өмнө хизээж сонсогдож байгаагүй хэмээж. Тэгвэл яг юу болсон бэ? Одоо 2018 он руу буцаж Дуйланд хэргийн явцыг эмхэлж харцгаая. Ханой хот нь Вьетнамын хойд хэсэгт оршдог. 1000 гаруй жилийн түүхтэй эртний нийслэл бөгөөд Вьетнамын аж үйлдвэр соёлын төвөөс гадна одоогийн нийслэл хот. Түүхэн дурсгалт газрууд олонтойгоос гадна мэдээж чинэлэг хүмүүс ихээр төвлөрсөн хот үлээ. Өнөөдөр бидний ярих түүх эндээс эхэлнэ. 2018 оны 12 дугаар сарын 31-ний энэ өдөр Ханой хот дахь 5 одтой Марриott зочид буудалд онцгой ач холбогдолтой өдөр байлаа. Энд маш тансаг сүрлэг хормын ёслол болж байсан юм. Хоринд сүйд бүсгүйн болон хүргэний талаас нийлээд 300 гаруй зочин өргөцсөн бөгөөд тэдний хувцаслалт байдал зэрэгээс харахад жирийн хүмүүс биш байв. Хүргэн залуу нь нутгийн алдартай чинэлэг гэр бүлээс гаралтай нэгэн. Сүйд бүсгүйч мөн адил суул дорой хүн биш. Даруухан боловч баян айлс гаралтай мөнгөөр дутахгүй нэгэн гэж танилцуулагдсан байна. Сүйд бүсгүйн инженийн нэг хэсэг болсон хэдэн 10 тэрбум Вьетнам донгийн үнэтэй Rolls-Royce автомашиныг зочид буудлын үүдэнд байрлуулжээ. Ийм хэмжээний хорим тун ховортол зочид буудал онцгой анхаарал хандуулсан бөгөөд ойр орчмын Орсын суугчид хүртэл ирд сонирхсан байна. Хоримын уур амьсгал маш сүр жавхлантай байлаа. Сүйд бүсгүй аавынхаа гарнаас хөдлөд гарч ирэх мөчөд танхимд алга ташилт нэжигнэв. Хүргэн залууч мөн ирээдүйн ихнэр лүгээ аз жаргалаар дүүрэн харцаар ширтэж байлаа. Хоримын найр амжилттай болж бүгдийн залуу хосод ат харахж байсан. Хүргэн залуугийн нэрийг Өнгүен Чонг Ком гэдэг. Тэр царайлаг бөгөөд чинэлэг гэр бүлээс гаралтай. Тэдний гэр бүл анх гоо сайхны салбараас бизнес эхлүүлж, улмаар барилга, бусад олон салбарт үйл ажиллагаагаа явуулдаг болжээ. Тэр Вьетнамд нэлээд алдартай нэгэн. Харин сүйд бүсгүйг Тина Дуонг гэдэг. Тэр царай зүс сайтай урт хугацаанд алдартнуудын загварын хүрээлэлд идэвхтэй явж ирсэн хүн. Хувцалтандаа зөвхөн алдартай брэндүүд өмсдөг, гар татдаггүй тансаг автомашинаар байн гунаж явдаг. Түүний өөрийнх нь яриагаар бол аав нь олон нийтэд бараг гарч ирдэггүй дээд төвшний баян хүн гин. Хэдийгээр маш баянч аавынхаа зөвлөгөөг дагаж даруухан байх, хизээж хөрөнгө мөнгөө гайхуулдаггүй гэж ярьдаг байж. Ийхүү харахад тэд үнэхээр хоорондоо зөгцсөн сайхан гэрлэлт мэт харагдана. Хоримын дараа Тинагийн нууцлаг баян аав болон түүний гэр бүлийнхэн хүргэний гэрт зочилсон байна. Мөн Тина нөхрийнхөө гэр бүлийг өөрийн том тансаг виллад урьсан. Ингэснээр хоёр талын гэр бүлийн харилцаа улам ойртсон ч цаг хугацаа өнгөрөх тусам Тинагийн гэр бүлийнхэн улам бүр ховор үзэгдэх болов. Үүний талаар Тина хэлэхдээ манай гэрийн бизнес хэтэрхий завгүй чөлөө авах боломжгүй байна гэж тайлбарлсан аж. Энэ нь ч бас боломжийн итгэмээр тайлбар мэт сонсогдож байв. Гэрэлснийхээ дараа эхнэр нөхөр хоёр маш аз жаргалтай амьдарч хаасаагүй аялан хүссэн бүхнээ худалдан авч амьдрал нь бүхэлдээ сайхан мэт харагдаж байлаа. Нөхрийн талын гэр бүлч баян хадам бэрдээ ихэд сэтгэл хангалуун байв. Гэвч хинж төсөөлөөгүй нь тэдний харж байсан бүхэн хий хосон дүр зураг бүх зүйл урьдчилан нарийн зохион байгуулсан урд өмнө сонсогдож байгаагүй аимшигтай том лувр байсан юм. Үнэн хэрэгтээ хурим дээр гарч ирсэн Тинагийн игдэх аав гэр бүлийнхэн нь бүгд Тинагийн мөнгөөр хөлсөлсөн жүжигчид байж. Хуримд оролцсон 300 гаруй төрөл садан найз нөхдөөс ганц ч хүн жинхэнэ байгаагүй. Бодит мэд харагдуулахын тулд Тина бүр чухал дөрүүдэд тоглох хүмүүсийн үүрэг хэлэх үгийг нь хүртэл өөрөө тогтоож зааж өгсөн байж. Инжинд орсон тансаг Rolls-Royce автомашин болон том виллач мэдээж түрээсэн их байв. Өөрөөр хэлбэл хормын ёслолт Тинагаас бусд нь бүгд хурамч, цаашлаад бүр Тина өөрөө ч хурамч дүр байсан гэж хэлж болно. Тэгвэл чухамдаа Тина гэж хэн байв? Тина Дуон гэдэг нэр бол түүний жинхэнэ нэр биш. Түүний жинхэнэ нэр нь Нинти Ван Ань. Тэрээр 1995 онд Вьетнамын зүүн хойд хэсэгт орших Баг Цянг мужид ядуу гэр бүл төрсөн бөгөөд баг багт нь эцэг ихэн салсан байна. Бага наснаасаа Тинагийн зан ааш маш амаргүй байж
Хин нэгэнтэй санал зөрвөл гэрээсээ оргон явж ойролцоох сүм хийд эсвэл эзгүй орхигдсан байшинд нуугддаг, ээж нь олж авчиртал тэндээ байдаг байсан гэн. Сургуульд орсныхоо дараа ч хичээл сурах сонирхол огт байсангүй. Харин өдөр бүр сайхан хувцс өмсөж, амттай зүйл иддэг баян ангийнхандаа атаархдаг байв. Гэр бүл нь хит ядуу байсан учраас мөнгөний төлөв шунлан үеийнхнээсээ хамаагүй хүчтэй байж. Эцэг их нь эсэргүүцсэн ч 2009 онд дөнгөж 14 настайдаа сургуулиа орхих шийдвэр гаргасан байна. Тэр хамаатныхаа хамт гэрээсээ явж их хотод очин мөнгө олохоор ажил хийж эхэлжээ. Гэвч боловсралгүй дөнгөж 14 настай охин юу хийж чадах вэ гэвэл ихтэй зөөгч эсвэл худалдааны ажилтан. Ийм ажлаараа олсон орлого нь амжиргаагаа залгуудлах хүрэлцэн. Хэдхэн жилийн дотор цаг хурдан өнгөрч энэ хугацаанд тэр ердөө 2 жил үргэлжилсэн богино гэрэлтийг ч амжуулжээ. Олон ажил хийж зүдэрч зовсон ч тэр бараг мөнгө хуримтлуулж чадсангүй. Нийгэмд элдв баян хүмүүс тансаг хувцлаж, тансаг харшид орж гарч байгааг хараад атаархахын зэрэгцээ өөрийгөө харахаар ямар ч гарцгүй мэд санагддаг байсан. Тэр өөрийгөө ихэнх хүмүүсийн адил энгийн амьдралаар л амьдрах байх гэж боддог байсан ч дараа нь юу болохыг огт төсөөлөөгүй. Товчхондоо 2018 онд Тина гинэд тансгаар дахин төрсөн мэт болжээ. Тина Дуанг мөн Бакцян мужаас ирсэн халуухан охин гэсэн нууц нэрийн дор тэр олонний өмнө цоошин дүр төрхтэйгээр гарч ирсэн байна. Түүний сошиал хуудсанд дээд зэрэглэлийн захиалгад хувцас брэнд цүнх тансаг автомашин, тансаг виллад амьдрах амьдрал, элит хүрээний арга хэмжээнүүд гэх мэт зураг бичлэгүүд дүүрэн яг л од мэд амьдралын ялагч шиг харагддаг байв. Гэвч бодит байдал дээр Тина бол өнөөхөл хуучин Тина. Жижигхэн түрээсийн байранд амьдарч олон нийтэд харуулж байсан бүх зүйл нь ердөө сайн зохиосон дүр эсгэлт байж. Тансаг байшин автомашинууд нь бүгд мөнгөөр түрээсэлсэн, харин брендийн хувцас цүнхүүд нь Английн дуураймал байсан ч гадны хүмүүс үнийг огт мэддэггүй байв. Ийхүү нарийн дүр бүрдүүлсэн Тина өмнөхөөсөө огт өөр хүн мэд харагдаж эхэлжээ. Тэр найз нөхдөөр хизээж дутдаггүй, ялангуяа эрэгтэй найзууд олонтой болсон. Ингиж нэг ирээс нөгөөд дамжин тэднээс мөнгө олж эхэлсэн байна. Гэвч ийм тансаг дүр төрхийг хадгалах зардал асар өндөр. Дээд зиндааны имижээ барихын тулд Тина олон фронтоор зэрэг тулалдаж, нэгэн зэрэг хэд хэдэн найз залуутай болцож баян хүмүүсийг онилдог болжээ. Нэгэн өдөр тэр өндөр зэрэглэлийн гоо сайхны салонд очив. Уг салооны эзэн нь Ниле Ана гэх Вьетнамд маш алдартай эмэгтэй байлаа. Тэр бол JT Angel International Beauty Hospital-ын гүйцэтгэх захирал, мөн GT Beauty Chain-ийг үүсгэн байгуулагч бөгөөд 1 сая гаруй дагагчтай учир түүний гоо сайхны салон мэдээж асар их хөл хөдөлгөөнтэй. Энэ бүсгүйг товчоор Анна гэж дууддаг. Гоо сайхны салонд Анна гомцог янзалсан Тинаг хараад түүнийг сонирхон яриа өрнүүлжээ. Ярилцлагын үеэр Тина гэр бүлийнхээ бизнесийг үйл хөдлөх хөрөнгийн салбарт явуулдаг хэмээн хэлж, үг яриандаа мөнгөөр дутахгүй гэдгээ илэрхийлсэн байна. Мөн тэр салонд байсан хүмүүсийг өөрөө санаачлан оройн хоолнд урих санал гаргав. Энэхүү уулзалтаас хойш Тина Анна хоёр танилцаж харилцаатай болов. Хэд хоногийн дараа Тина дахин уг гоо сайхны салонд ирж гоо заслын үйлчилгээ хийлгэжээ. Санамсаргүй давхуцлаар энэ удаад Аннагийн нөхөр Унгуен Чонтанч мөн тэнд байв. Залуугийн гэр бүл гоо сайхны салбарт маш амжилттай явж ирсэн бөгөөд хожим залуу JT Angel International Beauty Hospital-ын туузын дарга болж өөрийн хүчээр амжилтанд хүрсэн Вьетнамын гоо сайхны салбарын шилдэг залуусын нэг болсон хүн юм. Ийм чинэлэг хүмүүсийн хувьд мэдээж адил зиндааны баян нөлөө бүхий хүмүүстэй нөхөрлөхийг эрхэмлдэг. Тинагийн байдал харц гэлбаан түүнийг мөнгөөр дутахгүй мэт харагдуулж байсан тул өнөөх залууч мөн түүнийг найз нөхдийн хүрээлэлдээ оруулжээ. Хэд хэдэн удаа харилцсны дараа Унгуен Чонтанд Тина нэлээд таалагдсан байна. Түүний дүү одоогоор болзож буй хөнгүү байсныг бодолцсон тэр Тинаг өөрийн дүү Чон Конгтой танилцуулжээ. Хоёр талын харилцаа маш хурдан гүнзгийрч удалгүй гэрлэлтийн тухай ярьж эхэлсэн боловч гэрлэх асуудал дээр ирэхэд Тинагийн толгой өвдөж эхлэв. Найз залуугийн гэр бүл бол гоо сайхан барилга зэрэг олон салбартай жинхэнэ том айл, харин Тина бол ганцаар. Манай гэр бүл нам гүмхэн баян гэж ярьж эцэг ихээ ил гарахгүй байх шалтгаан олж чаддаг байсан ч гэрлэлт гэдэг бол асар том үйл явдал, огт гарч ирэхгүй байж болохгүй. Тиймээс ч Тина жүжигчин хөслөх санааг олжээ. Тэр Vina Most гэдэг компанид хандаж өрөвдөлтөд үг зохиосон байна. Тэрээр найз залуугаасаа жирэмсэн болсон. Ээж нь эрт нас барсан.
Аав нь дахин гэрээснийхээ дараа түүнийг тохоо болсон гэж ярив. Төгс хурим хийхин тулд тэр гэр бүлийнхэн дүр тоглох 5 жүжигчин түрээслэх хэрэгтэй гэж. Тэдний дундаас аавын дүр хамгийн чухал, хурим дээр онцгой үрэгтэй тул маш сайн жүжиглэх чадвартай хүн шаардлагатай байв. Жүжиглэлт саадгүй болохын тулд тэд бүр давтлага уншилт хийсэн байна. Гэвч бэлтгэл ажил дууссаны дараа Тина нэг зүйлийг мэджээ. Нөхрийнх нь гэр бүл хуримд 300 гаруй төрөл садан найз нөхдийг урьсан байв. Харин тэр өрдөө 5 гэр бүлийн гишүүн дагуулад ирэх нь илт зохисгүй харагдана. Ингээд өөрийгөө тохирсон зиндааны айл гэдгийг харуулахын тулд Тина дахин 300 гаруй хүнийг төрөл садан найз нөхдийн дүрд хөсөлөхөөр шийджээ. Харин төлбөрийг яаж төлөх вэ гэдэгт тэр санаа зовсонгүй. Учир нь нэгэнд баян айлд бэр орох гэж байгаа тул энэ бүхэн өчүүхэн мөнгө гэж бодсон юм. Ингээд бүх зүйл бэлэн болж бидний ихэнд харсан тансаг хурим болж өнгөрчээ. Хурмын үеэр хүргэн талын гэр бүл ямар ч сэжигтэй зүйл анзаараагүй байна. Харин удалгүй лөөвөр илчлэгдэх болно. 2019 оны нэгэн өдөр Анна буюу Тинагийн бэрэгчин гэртээ телевиз үзэж суутал санамсаргүйгээр Тинагийн баян аав нь кинонд жүжиглэн элдв дүр тоглож байгааг олж харжээ. Тэр мөчид Анна үнэхээр гайхсан байна. Яасан бол Тинагийн нам гүн баян аав чинь амьдралын туршлага судлаж кинонд тоглоод явж байдаг юм уу гэж боджээ. Үнэн хэрэгтээ бэрэгч Анна Тинад асуудал байгааг өмнө нь анзаарсан байсан. Учир нь Тина үргэлж найз нөхөд болон ажилчдаас нь мөнгө зээлэх гэж итгэмээргүй тайлбаруудыг олж хэлдэг байв. Жишээлбэл өнөөдөр дэлгүүр явж байгаа түрүүвчээ мартсан тул 10 сая дон зээлэх хэрэгтэй болсон. Удалгүй дахин хоолнд гарч санамсаргүйгээр түрүүвчээ алдсан тул 30 сая донг зээлсэн. Өөр нэг удаа өвдсөн. Мөнгөө гэртээ сейфэнд хадгалсан байсан тул авах завгүй яаралтай 100 сая дон хэрэгтэй болсон. Эхэндээ Анна үнд эргэлзээгүй. Зээлсэн мөнгө бага байсан. Бас тэдний гэр бүлд мөнгө дутагдаагүй тул онц анхаараагүй. Гэвч телевиз үзэж байгаа санамсаргүй байдлаар нээлт хийсэн бөгөөд гэр бүлийнх нь хүмүүст лавлгаа хийж үзэхэд Тинагийн ярьдаг аав нь 18 настайгаас жүжиглэж ирсэн жүжигчин байсан нь илэрсэн юм. Анна жүжигчнийг олж уулзсан бөгөөд жүжигчийг харин ингэж хэлжээ. Тийм ээ, би Тинагийн аавын дүр тоглосон нь үнэн. Гэхдээ хувийн харилцаа огт байхгүй. Ихтэл Тина заримдаа хэдэн жүжигчний гэр бүлийн дүрд авчирч шинэ жилээр эсвэл хоолнд хамт очдог байсан. Аавын дүрд тоглосны төлбөрч миний мотоциклийн түлшийг хийхэд хүрэхгүй байсан гэж. Тэр үед хурим зохион байгуулсан компани эзэнч бүх баримт гэрээг үзүүлсэн бөгөөд тэрээр хэлэхдээ Тина одоо хүртэл эцсийн төлбөрөө өгөөгүй байгаа гэж. Тинагийн жинхэнэ дүр төрхийг мэдээд хадмынх нь гэр бүл уурлан Тинагаас зээлсэн мөнгө нэхэж утсан боловч тэр мөнгөгүй, бүх мөнгө нь аль хэдийн дууссан байсан бөгөөд гар утсанд нь зөвхөн өр төлбөрийн мессеж л үлджээ. Хадмын гэр бүл уурлсан ч тэр үед цагдаа дуудахгүй байхаар шийдсэн. Учир нь энэ нь маш ичгэвтер хэрэг байсан юм. Ийм том гэр бүлийг залуу эмэгтэй хуурсан нь ичгүүртэй тул тэд асуудлыг нам гүмхэн шийдэж Тинагаас холджээ. Тина өөрийнхөө өнгөрсөн үйлдэлийг засаж мөнгийг аажмаар төлөх болно гэж хэлсэн ч эцсийн эцэстэр ямар ч хязгаарлалт үзүүлэлгүй дараагийн хохирогчоо хайсаар байв. Түүний арга барил огтхон ч өөрчлөгдсөнгүй. Өөрийгөө гоёмсог дүрд хувиргаж дээд зиндааны хүрээлэлд орох баячуудтай нөхөрлөх хайр сэтгэл хуурамч гэрэлтийг ашиглан мөнгө хуурж авах. Мөн тусгай баг хөслөм бусдын данслуу орж удирддаг байж. Түүний дансны үйл ажиллагааг харвал Тина үнэхээр гаргууд ажилтдаг нь харагдана. Ингээд тэр дараагийн хохирогчоо удаанч хайсангүй. Түүний дараагийн хохирогч нь Ажийн гихэр. Өмнөд Вьетнамын Далад хотын оршин суугч байв. Хоёр талын харилцаа хурдан гүнзгийрч удалгүй гэрлэх тухай ярилцах хэмжээнд хүрчээ. 2021 оны 3 дугаар сард Тина болон Ажины хурим ойд болжээ. Хуримын уур амьсгал тун романтик байв. Хүргэн залуу эхнэрээ хараад аз жаргалтайгаар инээмсэглэж сэтгэл хангалуун байлаа. Харин Тинач мөн маш аз жаргалтай байсан нь дахин баян айлд гэрлэж орсонтой нь холбоотой. Тинагийн жүжиглэх ур чадвар үнэхээр үнэлэмжтэй гэдгийг хэлэх ёстой. Хурим дээр тэр нам гүм соёлтой халамжтай байсан бөгөөд хуримд оролцсон гэр бүлийнх нь бас л хөслөн авчирсан жүжигчд байлаа. Харин үүнээс 11 сарын дараа гэхэд тэр дараачин хохирогч олох болно. 2022 оны 2 дугаар сард 38 настай Руан Хуатай тэр танилцжээ. Өндөр зэрэглэлийн ресторанд явж байгаа уг залууг Тина хараад яаралтай ашиг олох боломж байгааг мэдэв. Боломжийг ашиглан түүний дэргэд ойртохыг оролцсон бөгөөд хідэн үг сольсны дараа хоёул танилцжээ. 6 сарын дараа 8 дугаар сард Тина Хошимин хотод идэвхтэй байв.
Нэгэн кофений газар тэр Калим Унгуян гэх өг кофений газрын эзэнд анхаарал хандуулв. Үнэн дээр Тина удаан хугацаагаар өнөх хүний сошиал сүлжээг дагдаг байсан. Кофений газар дээрэн уг залуутай танилцахдаа Тина их хэмжээний өв залгамж авах гэж буй өв залгамжлагч болон хуурчээ. Тэрээр ингэж ярьсан байна. Аав минь Канадын засгийн газарт ажилладаг баян бизнесмен. Нэн хүнд өвчтөй бөгөөд амьдрахад нь хэдхэн өдөр үлдсэн гэж. Тина үргэлжлүүлэн дур булаам жүжиг тоглосон нь үнэхээр үр дүнтэй байв. Улмаар илдэг даруй энэ бүсгүйд Калимд орлжээ. Калим хожим хэлэхдээ тэр бол үнэхээр хайр татам зөөлөн дуу хоолойтой охин. Хинч дурлаж хайрлахгүй байхын аргагүй гэж. Хоёр тал маш хурдан дурлалдаа умбсан ч 2-7 хоногийн дараа Тина гинэд алгуулсан тул Калим маш их сандралд оржээ. Гэхдээ хэд хоногийн дараа гэхэд Тина эрүүл инх буцаж ирсэн байна. Харин тэр уйлан хэлэхдээ хэд хоногийн өмнө намайг хулгайлсан. Хулгайчид миний гэр бүлийн асар их хөрөнгийг нэхэж байсан. Аз болоход аав минь хангалттай хэрэглээний төлбөр төлж намайг үхлээс аварсан гэж. Эхэндээ Калим үүнд итгэсэн байна. Гэвч удалгүй Тина түүнээс байнга мөнгө зээлэх, янз бүрийн бэлэг авахыг хүсэж эхэлсэн байна. Үүний улмаас тэр Тинагийн зорилгод эргэлзэж шийдвэртэйгээр салах болсон ч Тина хизэж зогсоогүй. Үргэлж дарамт үзүүлсээр бүр түүнийг үхэлд хүргэх шахсан байдаг. Мэдээж гарсан Тинад хуурцсан хүмүүс цөөнгүй. Калим интернетэд Тинагийн луврын талаар бичгэд 10 гаруй хохирогч түүнтэй холбогдсон байна. 2022 оны 9-р сарын 13-нд өмнөх бэрэгч Анна Тинаг эдгээр жилүүдэд гимшиж ухааралгүй лувраа үргэлжлүүлсээр байсныг мэдэж луврыг нь илчлэхээр шийдэв. Түүний гэр бүлийн нэр хүндэд сөргөөр нөлөөж болох ч Тинаг бусдыг хохироосоор байхыг зөвшөөрч болохгүй гэж үзжээ. Өмнө хэслэнчлэн Анна Вьетнамд ихээх нөлөөтэй сая дагагчтай учраас тэр энэ цочирдуулам луврыг илчлэхэд бүх Вьетнам умэн дэгдэв. Ялангуяа Тина хуримн дээр 300 гаруй хүнийг жүжигчин болгож хөлслөсөн нь түүхэнд цоргаанц тун утгагүй үйл явдал мэт сонсогдож байлаа. Тинагийн үйл явдал тарсны дараа 40 гаруй хохирогч Анна руу холбогдож нийтдээ 100 тэрбум донгоор хуурцсан болох нь илэрсэн байна. Эдгээр хүмүүс хамтран Тинаг шүүхэд өгөх мөнгийг нь буцаан төлөвлөхийг шаардав. Гэхдээ бүх хохирогчид гарч ирээгүй, хэд хэдэн хохирогч нэр нүрээ бодож дуугүй үлдэхийг сонгосон хэвээр байсан. 2022 оны 10 дугаар сард Тинаг цагдаа нар баривчилсан шалтгаан нь хуурамч гэрлэлт биш харин автомашинтай холбоотой байсан. Энэ нь өөр хүний нэр дээрх машиныг өөр нутглуу авч яван зарсан хэрэг байлаа. Ингээд өмнөх хэрэгүүд нэмэгдэж 2022 оны 10 дугаар сард Бин Туан мужийн цагдаагийн газар Тинаг хөрөнгө завших бичиг баримт хурамчаар үйлдэх хэрэгээр буруутгаж баривчилсан байна. Зарим өмгөөлөгчид хэлэхдээ хэрвээ энэ хоёр зүйлд буруутай гэж тогтоогдвол Тина 30 хүртэлх жилээр шоронд суух боломжтой. Гэхдээ Тина гэмт хэргийн ялаа бууруулахын тулд мөнгөний зарим хэсгийг буцааж эцэст нь барьцаа төлж амжилттай суллагдсан. Тина батлан даалтаар гарсны дараа интернетээр байнга шүүмжлэлд өртөж байсан ч олон хүн түүнийг мөнгө болон гэрлэлтийн лувр хийсэн тухай илчилсээр байлаа. Гэвч Тина ямар ч нөлөөнд автсангүй, түүний амьдрал хэвийн тав тухтай хийвэр. Тэр барьцаагаар суллагдсан үедээ өөр нэгэн залуутай яваа зураг нь олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн байдаг. Тэр 30 жилийн ял авах боломжтой байсан ч тургуулад өнгөрчээ. Тэр түүнийг олон хохирогчийн мөнгийг эргүүлэн төлсөн гэж үзсэн. Харин тэр их хэмжээний мөнгө хаанаас гарсан нь тодорхойгүй. Ямар ч тач тэр ял шийтгэлгүй өнгөрсөн бөгөөд одоо ч тэр Вьетнамын халуухан сэдвүүдийн нэг болсон хэвээр байна.